Бөмбөгийн аршаан гэж. За баруун салааны бараг эц савдны юм уу да. Тэгэхээр яг энэ хэсгээ бол нэлээд дажгүй сайн тогтжуулаад хамгаалчихжээ. За тэгээд эндээс авах юм байна. Дээжний сав руугаа ич. За тэгээд 22 дахь дээж дугаараа авчлаа. Ер нь бол бөмбөгийн аршаанаас дээж аваад шалгаад өгөөч гэсэн маш олон хүмүүс ундаалдаг юм а гэсэн хүмүүс хувь чатаар за тэгээд комментэр ч гэсэн нэлээх орж ирсэн. Хамгийн их хүмүүс асуугаад ирсэн болохоор бүр зориод хүрээд ирлээ. За тэгээд үр дүнг нь 24 цагийн дараа харъя. Бөмбөгийн аршааны дээж за 48 цаг нь болоод нэлээ өнгөрчлөө. За шараараа байна те. Тэгэхээр бөмбөгийн аршаан дээр бол энэ дээжнээс бол савханцар бактери илэрсэнгүй. За энэтэй зүгээр харьцуулах үүднээс харъя л да. За энэ сэлб голоос авсан. Арсантай гүүрийн доор хавьяас авсан. Тэгэхээр яг савханцар бактери байх юм бол ийм ногоон болж харагддаг байна шүү дээ. Тэгэхээр энэ бол яг нэг анх авсан тэр шараараа байна. Тэгэхээр бөмбөгийн аршаан дээр энэ авсан дээжин дээр бас савханцар бактери илэрсэнгүй. Сайн мэдээ тий маш олон хүмүүс уудаг гэж хэлээд байгаа. Ундаалдаг гэдэг байгаа.